хийж байгаа энэ залуучуудын санаачлагыг бий одоо их дэмжиж байгаа юм. Бид нар ч одоо ерөнхийдөө яг өнөөдрийн цаг хугацаанд нэг телевиз үзсэн ч тэгээд сошиал ертөнцөөр орсон ч нэг л тийм л хэрүүл орвол одоо юу гэдэг хулгай зүйлийг гэсэн юм байгаад байгаа. Тэгэхээр хамгийн гол зүйл нь юу вэ? Бид нар аль болох бие биенээсээ мэдээлэл аваад тэгээд цаашдаа хүнээс тутахгүй амьдрах юм л тал юм байна. За тэгэхээр өнөөдрийн миний та бүхэнд ярих юм бол ерөнхийдөө манай Монгол улс бол сүүлийн хэдэн жил ерөнхийдөө өвдөөцөөс үлдээсэн маш их баялагтай. Одоо чихтийхэн хурдан баялаг авахад байж чинь Арабын шах шиг болно гэдэг 20 хэдэн жил газар шороогоо ухлаа л да. Тэгээд ерөөсөө амьдрал юм сайжрахгүй. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм улирлын чанартай ажилтай ихэнх нь нэг төрийн албанд одоо төсвөр цалинжиж байгаа хүмүүс нь дөрвөн улирлын амьдралтай. Бусд нь бол үндсэндээ барьдаг уурхай одоо зам гээд бүх бүтээлч ажлууд бол цаг уурын байдлаас болоод нэг улирлын шинжтэй ингээд нэг хагас дутуу юм яваад байгаа. За тэгэхээр миний харж байгаагаар за тэр ашигт малтмал уурхай юмнуудаа бол технологи сайжирсан үед одоо боловсруулдаг болсон дараа хойч залуучууд маань гарч ирээд энэ шинжлэх ухааны технологийн хөгжлийн дагуу одоо нүүрснээс ихэд маш олон төрлийн юмыг гаргаж авч ашиглаж болтгол юм байна шүү дээ. Тэрнээс зүгээр хэн ч гэсэн экскаваторын шангаар төвшин дээр ачаа тэгээд урагшаа хил давуулаад энэ бол бас тийм нэг бүтээлч ажил биш гэж харагдаад байна. Би юу хараад байна гэхээр бидний ер нь үеийн үед монголчууд өсөж ирээгүй нэг зүйл бол энэ мад аж ахуй дээрээ түшгэлж байгаа. Өнөөдөр ч гэсэн эдийн засаг хэдийгээр хямарсан ч гэсэн монгол хүн бол одоо нэгч тэгж өсөх боломжгүй. Бид нар өнөөдөр 50-60 сая толгой малтайгийн хувьд бол цаашдаа ямар нэг байдлаар бас зовлон үзээгүй юм арт түмэн гэж. Тэгэхээр энэ мал аж ахуйгаа юм ялангуяа хөдөө аж ахуй хамгийн их баялаг бол бидэрт газар нутаг байна. Нэг хүн амд ноогдох газар нутгаараа дэлхийд бүр тэргүүлдэг юм улсын хувьд бол бидний хамгийн их зүйл бол газар. За бусад зарим улс оронд бол тухайлбал газаргүй гэж штэ. Далайн улсанд одоо шороо төрж оруулаад тэн дээр хоцлоорнгаа босгодог юм уу? За цаашлаад одоо тариа ногоо тарьж идэхээр газрынх нь үржил шин багассан. Ерөнхийдөө бол дэлхийн байгаль цагуур өөрчлөлтүүд энэ дэлхийн дулаарал цагуурын өөрчлөлтөөс болоод маш хурдан хугацаанд богино хугацаанд энэ байгаль өөрчлөгдөж байгаа. Энэ хэдийгээр байгалийн өөрийнх нь одоо зам ямаараа явж байгаа процесс ч гэсэн хамгийн гол зүйл бол хүний хүчин зүйлийн нөлөөгөөр энэ байгаль дэлхий маш хурдан өөрчлөгдөж байгаа. Ялангуяа энэ хөрөн эдийн засаг гэж ерөөсөө энэ хүний шунал энэ юм чинь бол энэ бүх дайнд ажин одоо бусад өөрсдийгөө хордуулах, өвчин зовлонтой болох энэ юм ганцхан уг үүсвэр нь хүний шунал байна. Нэг одоо богино хугацаанд амьдрах хугацаанд өөрийнхөө хэрэгцээнээс илүү юмыг цуглуулах гэсэн улс хүрнүүд нь бас бие биенийхээ газар нутгийг олборлох дайрах гэсэн энэ сүүлийн үеийн Арабын дайман бол ерөөсөө баялагын хараал тэр нэвтрүүл явж байгаа юм асуудал. Тэгэхээр би юу гэж хараад байна гэхээр ерөөсөө энэ хөгжил биш юм аа. Өнөөдөр дэлхийн нийтээр хуралдаад юу гэж байгаа гэхээр энэ хөрөн эдийн засаг энэ шунал энэ түлдэг, сүйтгэдэг, булааж эзэлдэг энэ юм чинь бол цаашдаа хүн төрөлхтөн хэдэн жил наслахыг мэддэхгүй болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл маш хурдан хугацаанд энэ уур амьсгалын өөрчлөлт болоод цагуурын дулаарл болоод озоны давхрыг чоолоод ингэсэн юм нь өөрөө эргээд байгаль энэ маш олон янзын байгалийн гамшигуд болчих. Энэ далайн шуурга мооргны тэрэгээс эхлээд газар хөдөлтгээл тэгэл түүмэргээд энэ бол эцээст хүний өөрийнх нь хийж байгаа үйл ажиллагаа нь ийм юм аа. За энэ бол ерөнхийдөө дэлхийн чиг хандлага дээр байж байгаа. За бидний хувьд бол одоо Азийн хамгийн өндөрлөг газар нутаг дээр эрс тис уур амьсгалтай жилийн 4 улиралтай ийм газар орон нутгийн хувьд бол нэлээд одоо амьдрахад бэрхшээлтэй ийм газар нутаг хэдий боловч бас бусад талаараа бусдаас бас давуу тал байна. Аливаа юмд муу тал байна. Муу талын хажууд сайн тал юм гэж юм аа. Тэрийг олж харж явах асуудал. Эндээ би юу гэж олж
ярих гэдэг нь гэхээр ерөнхийдөө одоо зүүн Дааз ялангуяа хятадаас эхлээд энэ гүрнүүд бол ерөөсөө үе удмаараа тариач ногоочин газрын хөрсөө боловсруулж ингэж ирсэн. Өнөөдөр эдний хөрсний одоо үржилшин үнэхээр багассан байна. Одоо бол юу гэхээр зэрэг энэ янз бүрийн химийн бодисын нөлөөгөөр энэ тариа ногоогоо тарьж иддэг юм болсон. Энэ технологийн хөгжил нь эргээд хүн эрүүл амьдрах энэ юмдаа нөлөөлөд одоо хүн эргээд идэж байгаа хоол хүнснээс хордож өгдөг ийм л зүйл дээр болж байна. Цаашлаад дэлхийн хүн ам маш хурдтай хөгжиж байгаа та холбогдуулаад цаашдаа уух усны асуудал, дээр нь хоол хүнсний асуудлаа яаж шийдэх вэ гэдэг юм чинь энэ тариа ногоотой энэ газартайгаа байгальтайгаа хэрхэн зохицож амьдрах вэ гэдэг ийм юмыг л бидний өмнө асуултын тэмдэг тавиад байна. Тэгэхээр байгальтайгаа зөв зохицож амьдрах энэ ухаан бол бусад үндэстнүүдээс хамгийн гол нь монголчууд бидний өвөг дээдс. Монгол хүн шиг ээж нь өглөө босоод цайныхаа дээжийг, сүүнийхаа дээжийг уул усандаа өргөдөг, уул усаа тархидаг, гол усаа хайрладаг ийм цуснд нь шингэсэн ард түмэн бол монголчууд бид нар юм байна. Одоо саяхан энэ 20 хэдэн жилийн хугацаанд учиргүй евроогаа дайрдаг, юм хумаа авах төвхдөг ийм л болцоод байгаа болохоос биш бид нар бол одоо энэ ногоон хөгжлийн бодлого гэдэг энэ юм байгальтайгаа зохицон амьдрах энэ бодлогыг биднээс харин дэлхийд суралцах хэрэгтэй болохоос биш бид нар гаднаас сурах ёсгүй маа гэдэг ийм оршил юм байгаамаа. Ерөнхийд нь агуулгаар нь